За геометрийн 3 бодлого бодъё. За зурагт өгөгдснөр альфа гэдэг нь 2-ыг үрждэг нь витта хасцаг нь 26-тай тэнцүү бол энэ альфа үнцгийг үнцэг буюу энэ хоёрын хооронд 180 авах хэрэгтэй. Тэгэхээр альфа дээр нэмэх нь витта нэмэх нь 71 гэдэг бол 180-тай тэнцүү. Альфа нэм юмтэй тэнцүү байх нь. Тэгэхээр 2 виттагаас хасдаг нь хин 45 гарна. За тэгээд 180. За тэгээд 180-аас 45-ыг басгаар 135. 135-ыг 3 хуваагаад өгвөл 45 гарах нь витта 35. За бид нэрээ олох нь 45 хасдаг нь 26. Тэгэхээр альфа маань 90-ээс хасах нь 26 буюу дараагийн дасгалыг ажиллая. 30, 60, 90. За энтэй шүнцэгт хурвуулж шүү. За 90. Энтэл нь болохоор 30 градус. За энэ нь болохоор 90 градус. Энэ 60. За тэгэхээр гифтнүүз нь болохоор 11x. 60 градус үнцгийн эсрэг талын уртыг бол энийг бол үнцгийн эсрэг тал гэхээр эсрэг гад бол. Тэгэхээр эсрэг гад гифтнүүз туваавал синус гарна. За синус 60. Тэгэхээр альфа гэдэг нь 60 маань язгуурын дээр 3-ыг хуваах нь за доорх зурагт за АД нь 24 бол бид бол энэ хоёр талыг болох. Тэгэхээр BD-г x гэх юм бол AB нь 20 бодлогон дээр 3-ын төсөө өвчиж BD-г DB-г хуваах нь AD за тэнцүү D-ийг хуваах нь AC гэж AC эндээс AC-г хуваалж 5 наашаар хуваах болчихно. 8-ыг үржих нь D-ийг хуваах нь 5. За одоо энэ доорлогч нь DB гэдэг нь тэнцүү AB гэдэг нь 24 гэдэг нь за AC нь болохоор 8-ыг үржих орчин. Тэгэхэд бидний бодлого юу болох юм бэ?
ингээд 8x-ээс 5x-ийг хасгаар 100-аар тэнцүү гэхлээр x40. За тэгвэл бидний урд нь олох юм нь AB талыг болох учраас 24 дэх 40-ийг нэмээд AB